Соён гэгэрүүлэгчдийн телелекц 5 цуврал нэвтрүүлгийн хүндэт зочин Сүлтмийн мөнгөчин 1971 онд ерөнхий боловсролын 24-р сургуулийг алтан медальтай төгссөн. 1976 онд Зөвлөлт холбоот улсын Москва хотын урлаг үйлдвэрлэлийн дээд сургуулийг зураасан зургийн мэргэжлэр дүүргэсэн. 1976 оноос дүрслэх урлагийн дээд сургуульд хот чимэглэл өсгий урлагийн багшаар ажилласан. 1983 оноос өнөөдрийг хүртэл Монголын урчуудын эвлэлийн чөлөөт уран бүтээлчээр зураг урлал бүтээлээ туйравдаг. Монгол улсын урлагийн гавь сэтгэлтэн урчуудын эвлэлийн шагналт зураач. Тэрээр төв дэлхийн олон улсын уралдаанд тэмцээнд эх орноо төлөөлөн тасралтгүй оролцож өндөр амжилт үзүүлсээр ирсэн. Тухайлбал ЮНЕСКОгийн Азийн соёлын конкурст номын чимэглэл, зурагт хуудас, дүрслэх урлагийн төрлөөр 5 удаа алтан мөнгө хүрэл медаль хүртсэн байдаг. Номын чимэглэл зургаар Япон улсын Токио хотод 2 ном хэвлүүлсэн. Герман, Англи, Франц, Америк, Япон солонгос зэрэг дэлхийн олон оронд бие даасан болон хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнг гаргасан. Нийгэм соёл улс төрийн зүтгэлтэн тэрээр Монгол улсын нэрт соён гэгэрүүлэгч Хөдөлмөрийн Баатар, ардын зураач, төрийн шагналт Сүлтмийн хөөблээ. Түүний ихэр ахын дус болох Монгол улсын урлагийн гавь сэтгэлтэн төрийн шагналт энхчин мөн уран бүтээлч билээ. За сайн байцгаана уу. Соён гэгэрүүлэгч телевизийн хүндэт үзэгчтэй. Монгол ах トゥ ус нараа. За өнөөдөр нэг бас сонирхолтой сэдв бүгдээрээ хоорондоо ярилцъя гэж бодсон юм аа. Энэ юу гэхлээр бас та бүхний одоо Монгол улсын их эдийн засаг чухал ийм нэг сэдв эдийн засаг чухал нэг салбар байгаа. Юу гэж ярьдгөө хэлдгөө гэхлээр хөрөнгө оруулалт гэж яриад байгаа ш. Үргэлжлэл хөрөнгө оруулалт хэрэгтэй, хөрөнгө оруулалт татъя, гадны хөрөнгө оруулалт, тэгвэл хөрөнгө оруулалт орж ирвэл хөгжин, тэрний тухай хууль гаргая. Хөрөнгө оруулалтаар улсууд дэлхийн тим байдаг гэж яриад байдаг үст. Тэгээ манай ч одоо хөрөнгө оруулалт орж ирээд байдаг гэдэг 100% хөрөнгө оруулалттай компани аль дуулаад байдаг байгаа. Тэгээд манай эдийн засагч одоо яагаад ингээ бид нар чи ядуураад өөртөө болоод улсын өрн дандаа нэмэгдээд тэгээд нэмэгдээд ард түмний амьдрал нь бүр ядуу болоод туйлдаа хүрээд үгүй яагаад ингэж ард олон бухимдаад талин нэмээ гэж одоо талбар салбарынхан яриад. За тэгэл ахмад настангууд тэтгэврээ нэмэгдээд мөнгө байхгүй гэж яагаад ингэж идэв. Хөрөнгө оруулсны одоо ашиг тус юу байгаа юм. Хөрөнгө оруулалт хэрэггүй юм уу, хэрэгтэй юм уу? Хэрэгтэй гэдэг. Тэгэхээр энэ дэр би нэг юм ажигласан юм аа, нэг жохол юм хэлсэн. Яг тэгвэл бидний ойлголтыг шинжилэн өөрчлөх хэрэгтэй. Буруу ойлголтоор буруу үйлдэлээр яваад байна гэж. Ингээд та бүхний ажилд хөрөнгө оруулалт ярьдаг их хурлын гишүүд, яамт сайднэр ажилчид энийг одоо засаж залруулад авбал өөрөөр хэлэх юм бол 13 тэгшүүн гэж байдаггүй. Ер нь өөрөө алдаа дутагдлаа харахад орон засал авдаг бол хэрэгтэй шүү дээ. Тийм биз. Тийм шат ард олонныхаа үгийг бас хэрэгтэй үгийг аваад энэ ард олон гэдэг чинь ягаад ард түмнийг ухаантай гэдэг юм. Тийм биз. Аливаа ард түм бол ухаантай. Ухаангүй ард түм байхгүй. Яаж тэдний үгийг авч улс орныхаа үйл хэрэгт хөгжил дэвшил хэрэгжүүлж өөрөө төлөөлж байгаа хүмүүс нь ажил хэрэг болгож байна гэдгээр л хөгжил тодорхойлогдож байгаа шүү. Тэрнээс үүш дээр байгаа хүмүүс нь дарга болчоод өөрөө хэдүүлэхнээ нэг юм бодож байгаа тийгээд тэр нь хэрэг болохгүй бол үгийг аваад тасдаг болохоос биш болж ивэл бас болно шүү. Тэгээ манай чинь болохгүй байгаа нь ажиглагдаад харагдаад байна шүү. За тэгэхээр зэрэг хөрөнгө оруулалт гэж юу вэ? Хөрөнгө оруулалт гэхэл манайх ч одоо ингэж 100% хөрөнгө оруулалтаа гэдэг нэг компани орж ирээд манад уул уурхайн компани. Энэ 100 айлын юу 100% хөрөнгө оруулалтаа. Гэтэл ямар 100% хөрөнгө оруулалтаа гэдэг нэг экскаватор. Тэрний үнийг яриад байгаа. 100%. Ажилчид нэг цалин малаа өгдөг. Гэхдээ энэ хөрөнгө оруулалт мөн үү? Энд чинь тэр экскаваторын үнийг хөрөнгө оруулалт гэж яриад байна шүү. Би одоо төсөөлөн хэлж шүү. Экскаватор гэдэг чинь. Өөрөөр хэлбэл техникийн юмны үнийг нөгөө манай газрыг ухаад ашиг малтруулаад авах гэж байгаа тэрийг авах гэж байгаа тэр техникийн үнийг хөрөнгө оруулалт гэж яриад байна. Энэ хөрөнгө оруулалт биш шүү дээ. Тэр техникийн зардал шүү дээ. Тэр чинь тэртээ дэргүй гарах зардал шүү дээ.
Тэрийг тэр юунд л оруулаа ш. Энэний зардал гээл хөрөнгө оруулагч өөр ш. Шал өөр юм ш. Хөрөнгө оруулалтыг та бүхэн энэ одоо эдийн засгийн хөгжиж эсгэлээд байгаа за хооллогоор юу хаа болий одоо ажиглахаа болий. Юу гацад улс төр харалт. Гэт улс төр харж байгаа удаа би одоо энгийн жишээгнүүд нь хэлье. Өөрөө донд нь явж байгаад манайханд орж танд гэт улсаар их янз бүрийн ажиллал ордог байсан. Бизнес юм орж орно, харилцаж орно, аял зугаалгаар явна, эмчилгээнд явна. Тэгээ харж хахад бүгдээрээ харж байгаа үстэй. Volkswagen хамтарсан үйлдвэрийн таксинууд байгаа үстэй. Хамтарсан үйлдвэр. Volkswagen гэдэг үйлдвэр гятад үйлдвэр барьжээ. Хамтарсан үйлдвэр. Миний одоо өөрийн мэдих би зураач юм болохоор зэрэг будагнууд вэ. Эхлээд нэг Мариас гэдэг ганц гатын үйлдвэртэй л будаг гаргадаг байсан толсон будаг. Одоо маш олон төрлийн будаг биш. Дэлхийн одоо нэртэй зураач Пикассо энтрийн нэрээр нэрлэгдсэн. Дандаа хамтарсан үйлдвэр Европын будагны үйлдвэртэй хамтраад тэгээд яг тэдний хэмжээнд төвшөнд хийсэн. Тэгээ энэ юу хэлж байгаа юм бэ гэхээр зэрэг тэр хөрөнгө оруулалт гэдэг бол тэр улсад орж ирсэн үлдэх хөрөнгийг л хөрөнгө оруулалт гэж шүү дээ. Тэр үйлдвэр барихчаас тэр хөрөнгөч үлдэнэ үстэй. Жишээлбэл будагны үйлдвэр барьлаа. Тэр үйлдвэр бариад будгаа хийгээд гадагшаа дарна дотоодч хэрэглэн тэр үйлдвэр чинь байгаа хэдэн жил тэн дотроо багаад алга болчих нэхгүй тэр чинь мөнгөтөл тэр үйлдвэрлэл явуулна үстэй. Энд чинь үлдэж байгаа юм хөрөнгө. Хөрөнгө үлдэж байгааг хөрөнгө оруулалт гэж хэлнэ. Тэнд л гэрээ хийн шүү дээ. Энэ үйлдвэр чинь хэдэн жил ажиллаад нөгөө тэр үйлдвэрээ байгуулсан тэр зардлаа оруулсан тэр хөрөнгөө бүгдийг ашигын зардлага нөхчөөд тэгээ дараад нь гараад явах юм уу? Эсвэл дараад нь тэдэн жилийн дараа тэгэх юм уу гэдэг чинь гэрээний жижигтэй асуудал ш. Тэгээд тохирол гүйцсэн ш. Манай хшаа зэрэг хөрөнгө оруулалт гэд нэрлээд зөвхөн уул уурхай дээр үйлдвэр барихгүй зөвхөн хуулаад гараад авч зэрэг экспортын зардлыг манайх хөрөнгө оруулалт гэж ойлгоод тэгээ экспортоор орхиод явлаа. Эсвэл аваад явсан ч болно. Тэр хөрөнгө манад юу үлдэж байгаа? Ухсан нөхөл үлдэж байгаа биз. Хаана хөрөнгө нь байгаа? Үлдсэн хөрөнгө байна уу? Энэ олон уул уурхай дээр үлдсэн ямар хөрөнгө байгаа? Энийг манай олон түмэн хэлдэг шүү дээ. Тэгэхээр ингэ төсвийн толгой дотор л жоохон энийг л бүржүүлж байгаа ч өөр арга зам байхгүй юм шиг тийм ээ. Тэгэхээр зэрэг үйлдвэр барьжээд энд өөрөөр хэлбэл товчоор ихэд ерөөс хөрөнгө оруулах гэж үйлдвэрлэх гэсэн үг. Тэгээ энэ эдийн засгаа солонгоруулъя гэдэг чинь яг энэ хөрөнгө оруулалт гэдгийнхээ утга агуулгыг өөрчлөё гэж вэж тая энэ эдийн засгаа өөр болгоо шүү. Тэгэхгүй манайх ахид дэвшил гарахгүй. Тэгэхээр манайх яаж яах вэ зэрэг энэ олон уурхануудаа өшөө нэмж ухайл гэдэг. Тэгэхээр хөрөнгө оруулахгүй шүү дээ. Хөрөнгө оруулалт байхгүй. Альва нэг улстай тайхан техник юм хөгжсөн, үйлдвэр хөгжсөн, нөгөө техник технологитой, суур машин юмтай тийм газартай энэ манай одоо жишээл энгийн одоо жишээ ярил л да. Хамгийн бидний мэддэг сэдвэр оюу толгойг сая сонсгол хийсэн ойлгох бүгд мэдчихэж байгаа. Оюу толгойн бүтээгдэхүүнийг яаж юуна гэхээ манайх чинь одоо тэр ангийн үгээр хэлж шороогоор нь гаргаад байгаа үстэй. Миний л ойлгож байгаагаар бол би тэрний оронд гэрээ хийсэн бэл яаж хийх байсан бэ гэж. Тэр чинь манай дөрвөн үнд металл байгаа шүү дээ. Алт, мөнгө, дэс, молибден. Шороогийн угаагаад тэгээд ялгах, алтын ялгадаг, мөнгөний ялгадаг, дэсийн ялгадаг үйлдвэр барина үстэй. Үйлдвэр бариад тэр алтын юм бүтээгдэхүүн хийхгүйгээр улстай авна үстэй. Мөнгөний улс гэж улсын юмдаа авна, санг өмнөгтэй нэмэрлэн үстэй. Энд чинь манай мөнгөн тэмдэгт маш хэрэгтэй шүү дээ. Бусад нөгөө дэс юмар нь бол үйлдвэрийн бүтээгдэхүүн янз бүрийн бүтээгдэхүүн хийж болно шүү дээ. Тэгэхээр энэ дээр нэг юм би тонцсон л да. Нөгөө компани тэгдэг гэсэн. Бид ашигын байгууллага тийм үйлдвэр барихгүй гэж. Гэхдээ тэгвэл ашигын байгууллага үйлдвэр барихгүй чигээр тэр үйлдвэр барихгүй гэж байгаа компанитай юм нөгөө юу гэдэг лээ шар савгаар нагаад шалзан хатаасаар хатсан биш гэж тэрнтэй одоо тэгээд зурлаад ах хэрэггүй байгаа. Өөр компанитай хийхгүй. Өөр улстай хийхгүй. Төртөө хийхгүй. Засагтай манад ийм юмны үйлдвэр барья. Энэ одоо манай баялагийг дадлаад хуваагаад тэгээд ялгарч авдаг. Тэгээд тус үрд нь хувийг тооцсон шүү дээ. Алтыг хэдэн хувиар хувааж явах юм? Манай алтын эзэн нэм чинь 70%, танах 30% авах. Мөнгөний хэдэн хувиар авах юм? Дэсийн манах 68, танах 40 авах.
тэргээр юм хийж хагаад орсон ашгаа тэр хүн чинь өөрөө тэрийг хувийнхаа хэмжээгээр аваад тэгэл тэр нөхөн шүү дээ ашгаараа тэр хөрөнгө оруулалтаа тэр чинь нөхөгддөг юм байгаа зү. Тэр ийм байдлаар хийгээгүйгээс болоод бид нар өнөөдөр яаж чинь бүгд улсаараа уйлаа байж дээ. Авчаар хэлэхэд тийм учраас ийм хэлбэрээр хөрөнгө оруулалт гэдгийг хийх нь зүйтэй. Хөрөнгө оруулалт гэдэг бол үйлдвэр юу яана гэсэн үг ээ, үлдэнэ гэсэн үг ээ. Үлдсэн юмыг хөрөнгө оруулалт гэж хэлнэ. Гэж одоо ингэж юу тэтгүүг өөрчил юу гэж бодоод байна шүү дээ. Зүв зүйтэй болно гэж. Тэгээ энэ дээр манай энэ уул уурхайн дотоодын зүйлдвэр вэ, компаниуд вэ ашигладаг. Тэгээ энэ дээр нэг юм юмыг та бүхэн бас анхаарах хэрэгтэй. Маш сайхан анхаарах хэрэгтэй. Юу гэхээр зэрэг Монгол улсынхаа байгаль экологид хандж байгаа хандлага чинь энэ дээр шууд гараад шууд хандаад ш бид нар тийм ээ. Тэгээ энэ завсар бидний одоо бидний Чингис хааныгаа биширдгүү хөндлөдгүү хүн байхгүй. Тийм биз? Тэгээ Чингис хааны хэлсэн бүх сургаалын одоо мэддэг гэж мөрддөг юм аах. Чингис хааны хэлсэн үг. Манай агуу хөвгдөөдсөн хэлсэн нэг үг байгаа. Мөнх дөнгөрийн хүчин дор гэж. Тийм баха? Манай ерөнхийлөгч сая шинэ жилээр үг хэлэхдээ мөнх дөнгөрийн хүчин дор жил үхэн хэлдэг. Мандан мадраг гэж хэлдэг. Мандан мадрах болтугай. Тэгвэл мөнх дөнгөрийн хүчин дор гэж одоо ер нь юу хэлээд байгаа гэж эргэсүүлэн бодсон. Юу гэж хэлээд байгаа? Юу гэсэн үг юм? Агуулга нь юу юм бэ? Тэгэхээр энэ уул уурхайн талбарт ажиллаад тэгээд тэнд гэрээ хийгээд хөрөнгө оруулалт гэж эндүүрээд Монгол улсынхаа нутаг дэвсгэрийн хэвлийг гэж байгаа. Хэвлийн дор баялаг гэж үгтэй. Хэвлийг тухайд байна шүү дээ. Их мундаг үг шүү Монгол. Өөрийнхөө хэвлийг ухаад байвал яах вэ? Бүрэлж үзтээ. Юу болох вэ? Хэвлийн тодорхой юм аваад байна шүү дээ. Улам ухаад авах вэ? Тэгэхээр зэрэг энэ ийм ажил хийж байгаа болохоор мөнх тэнгэрийн хүчин дор гэж юу гэж хэлээд байгаа юм байна гэж бодох хэрэгтэй шүү. За миний бодож байгаагаар мөнх тэнгэрийн хүчин дор би нэг ийм ажигласан. Монгол хүн л бол тийм ээ. Өглөө босоод заавал тэнгэрийн хаяа хардаг. Заавал тэнгэрийн хаяа хардаг. Энэ монгол хүний цуснд байдаг. Өөрөөр хэлэх юм бол манайх нэг ийм энэ дүрээд байдгийн шүү. Монгол юу цус урсж байна. Цуснд урсна гэж ярихгүй шүү. Цус бориглж байна гэж ярина. Логшиж байна гэж ярина. Миний судсаар монгол цус логшиж байгаа гэж. Ингэж логшиж байгаа монгол хүн болвол өглөө босоод ойрын ирэхгүй. Малчин үнэлж шүү. Өглөө босоод тэнгэрийн хаяа харна шүү. Тэгээ энэ тэнгэрийн хаяа харж байгаа бол зүгээр нэг байгалийнхаа одоо цаг агаарыг харж байгаа юм шиг ойлгохдаг тийм ээ. Өнлөгөд харах юм бол өнөөдөр тийм өдөр болох нь тэгээд нэг Монголын цаахан бас зүрхсэг байдаг шүү дээ. Өглөөний нарыг наранд бүү тооцоо, өсгийн жаргалыг жаргалд бүү тооцоорой гэж. Яаж Монголын цагаагаар хувирж болох нь шүү дээ. Ингээ сургаж хүмүүжүүлдэг байх нь шүү дээ. Өглөөний юу шиг амьдралд бол бас залууд юунтай байхдаа таашийнхаа амьдралыг бодож харж явахгүй бол юу ч болж мэднэ шүү. Тэгэхээр зэрэг энэ тэнгэрийн ингээ хараад байхад тэр монгол хүн гэж зогсож байгаа тэр тэнгэр хаяхад тэр тэнгэрийн хараа харсан монгол хүн малчин хүн байна, эмэгтэй ч эрэгтэй байна. Эмэгтэй хүн бол тэнгэртэй цайныхаа дээжийг түүнийхээ дээжийг өргөдөг. Тэнгэртэй. Дэлхийд дээр олон шашин бий л дээ. Хэд хэдэн том шашингууд бай. Монгол одоо зонгослох шашин буддийн шашин шүү. Манайхан буддийг уугаар яриад байдаг шүү. Бат ташранд тэр залруулаарай. Уугаар арсууд бичээд үүгээр уншдаг. Тэр нэг энэ дүрээд манайхан тэгж төөрөлдсөн тал биш. Тэгээ энэ шашингууд бол ичтэй нэг хэрэг тийм ээ. Манай энэ тэнгэрийн бөө шашин гэж яриад энэ монголчин шашин гэхдээ тэнгэрээ шүтдэг гэж хүмүүс яриад байгаа шүү. Тэнгэрийнхээ энэ өөрөөр хэлбэл мөнх тэнгэрийн хүчин дор гэдэг чинь нэг зүйл манай тэр агуу өвгдөөд нэг юм бодож хэлсэн бай таараа шүү дээ. Тийм ээ. Юу зүгээр нэг хэлсэн үг шүү дээ. Ягаад тийм сургаал айлдаж үлдээгээ тэрнийг бүгд түн толгойдоо шингээгээд тэрнийг мөрдөж ийсэн. Тэгэхээр зэрэг тэр тэнгэрийн хаяа харж байхад орчин үеийн хэлээр бол тийм ээ. Тэр тэнгэрийн хаяа харж хад нэг орчин үеийн хэлээр тэр хүнийг мэдэрдэг байна. Ажил үйл явуулах амьдралаа ингэхэд нэг тэр өдөр юм уу маргааш нь юм уу яах гэдэг нэг юм тэнийг ярьдаггүй байна. Орчин үеэр үгийн хэлээр бол нэг мессеж ирдэг байна тэр хүнд Монгол хүнд. Тэгээд тэр манай агуу өвгдөөд
тэнгэртэй одоо нуус төвчөн дээр байдаг да. Чингис хаан их тулдааны өмнө 3 өдөр 3 шөнө бүсээ хөдөн дээрээ тавьчаад бурхан алдан уулын араадаар суугаад 3 жил байлаа. 3 өдөр 3 шөнө тэнгэртэйгээ харьцаад тэгээд дараад нь миний үйл хэрэг үнэн болвол төв болвол бид ялнаа. Тэнгэрэл шийдэнтэй гэдэг ингээд тулдаана аныхаа өмнө тэнгэртэйгээ харьцсан гэсэн ийм одоо үг байдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг тэрэрхүүл одоо үгээр агуулгаар ойлгох гэдэг юм л да. Өөрөөр хэлбэл тэнгэрийн хаяа хараад байж байгаа хүмүүс өөрөөр хэлбэл тэр үнд мессеж ирдэг байна. Мессеж ирдэг хүн бас байж болох нь шүү дээ. Ойлгож байгаа биз? Хүн бүхэнд мессеж ирнэ гэсэн үг биш. Урд нь манай уламжлалаараа амьдэрч, мал аж ахуйгаа, газар дэлхийг хайрал, тэнд малынхаа төлөө амьд итгэлээ зориулсан гэж өөрийнхөө амьдралын төлөө зориулж байгаа гэсэн үг шүү дээ. Нутаг усаа гол горихоо хүндэлж байсан. Тэр ёс заншлаар явж байсан улсуудад ер нь ажлын одоо өөрөөр хэлэх юм бол нэг алтан гад зүгжийг заадаг гэдэг шиг заасан тим ирдэг юм шиг байна гэж ийм төсөөл би хэлэх гэдэг шүү дээ. Тэгээд энийг мөнх тэнгэрийн хүчин дор миний энэ үйл хэрэг зөв болвол ингэж над ирсэн мессеж ирснээр тэрний дагуу би ажиллах юм амьдрах юм гэж. Тэгэхээр энэ үр бүтээл нь гарахгүй байгаа. Ингэж улс орныг оройтуулаад байгаа. Бид өөрснөө Монгол хүний амьдрал нь хэцүү болоод байгаа. Энэ хөрөнгө оруулалтыг эндүрээд байгаа. Энэ үйл ажиллагаагаа өөрчлөх юм биш үү гэж санаа хэлэх гэдэг шүү дээ. Өөрчлөөд мал аж ахуй дээрээ түшгэлсэн үйлдвэр. Тэр уул уурхайныхаа түүхэн эдийг ашигласан үйлдвэр. Тэгэхээр тэр олон хөвлөгийн одоо худ сэндийлэхгүй. Тэрний хажуугаар цаахан эрдэнэ болсон ус горхоо ширгээхгүй. Тийм биз одоо ширгээгээд гачин байгаа. Тэгээд тэнийг л одоо ил ярьж харуулахгүй мэдэхгүй л ингээл одоо тэр нутгууд чинь гачин болоод байгаа шүү дээ. Энд чинь одоо хүн бүхэн л одоо санаа зовоод тэр манай юу гэж байгаа усууч гэсэн ажиллаж байгаа усууч гэсэн овжил байгаа шүү дээ мэдээд. Гэхдээ одоо яалтай үйлэл гэдэг юм шиг байгаа. Тэгээд энэ нэг чухал юм бэ. Нэг мэдээгээр гарч ирсэн да нэг говийн малчин бүсгүй. Энэ уурхай чинь нөхөлдөөгээд явчихдаг юм аа. Дахиад тэргээхгүй штэ. Энэ бэлчээрийн мал тэжээдэг, бэлчээрийн малыг тэжээдэг өвс гэдэг чинь эмийн ургуул 1000 ургуул байдаг юм аа. Та нарыг нэг ургуулж чадах юм уу гэд нэг тийм мэдээ явж ирсэн санаж байгаа. Мөнх чулуу гэсэн баха нэг эмэгтэй. Нэг хөхтэй л дээ. Яг тэнийг хэлж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл манай малын бэлчээр бол малчин хүмүүс сайн мэднэ. Хонь жишээлбэл 600 төрлийн эмийн ургуул идэх гэж байгаа. Дандаа эмийн ургуул байдаг. Өхөр бол нэг 400 төрлийн эмийн ургуул идэх гэж. Тэгээд тэр махаар нь махын идсэн тагаан эдэг нь идсэн Монгол хүний бие бэлдэр хөрмөстэй чадaltaй болохоос гадна эрэлхээс өрхтэй болдог. Тэгээд тэр бүсгүүгээр хэлж ирсэн. Ингэж хөрмөс юугаар дамждаг юм а гэж. Энд чинь тэр хүн өөрийнхөө амьдрал дээр хэлээд байна шүү дээ. Энийг амьдрал дээр одоо бидний харуулдаг юм чи манай энэ тэмцээн тулдаанд ороод байгаа төсвөртэй, хөрмөстэй, чадaltaй, эрс өрхтэй байдаг чинь энэ 5 хошуу 6 хошуу малын буян. Энийхэн гол иддэг нөгөө байгаль дэлхийн өвс ургуулыг сүйтгэхэд байгаа. Энийгээ зогсоогоод энэ хөрөнгө оруулалт гэдгээ ухтгоонаа цоо шинээр өөрчлөх гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Өөрөөр хэлбэл энд Монгол улсад ямар хөрөнгө үлдэх юм бэ? Энэ л хөрөнгө оруулалт. Тэгэж үлдээх хөрөнгө оруулах гадны этгээд байна уу? Гадны байгууллага байна уу? Гадны улс байна уу? Энэ дээр л ярэ. Энэ дээр гэрээгээ хий. Тэрнээс биш манайхын баялагтай байгаа чи өрөөд ирэхдээ тэр экскватор оруулаад ухаад юм авчдаг. Тэгээд юу биш болдог. Тэрний хажуугаар нэг аюултай юм байгаа шүү дээ. Уул уурхай гэж яриад байгаа энэ олон жилд чинь тэрний одоо гайгаар гэх юм уу? Нөгөө нүүрсний хулгай гэдэг шиг одоо их хулгай гараад байгаа үстэй. Үйлдвэр дагаад хулгай гараад байдгүй үстэй. Үйлдвэрийн бүтээгдэхүүн гадны үйлдвэрийн бүтээгдэхүүнийг тэгээ хулгайлаад юм шиг бүрийс харагддаг шүү дээ. Тийм учраас энэ чинь ялгаатай. Альж талаа бодсон гэсэн энэ ухагдуунаа өөрчлөх шаардлага болоод байна шүү. Тэгэхээр зэрэг манайх одоо өөр хөгжиж байгаа улсуудыг хараад гайхаад бишрээд хятад улс эдийн засаг маш сайхан хөгжиж байна. Орос улс одоо бас маш ундаг хөгжиж байгаа шүү. Өөрснөө юм дандаа үйлдвэрлэж байгаа. Тэр хоёрыг арга хэмжээтэй өртлөө. Их олон хоёрыг арга хэмжээтэй шүү. Тэр манай мэдээгээр нэг гараад байдаг. Бараг гардаггүй шүү.
За хятад улс дээр яг жишээ аваа манайхан их арьсдаг учраас. Гэхдээ тэр улсуудын чинь хөрөнгө оруулалтанд дандаа л үйлдвэр байгаа үстэй. 50000 жилийн түүхтэй гэж тэдний дарга хэлж ирсэн гэж манай ерөнхийлөгч байхдаа энэ хоёр ерөнхий шилжсэн тал хуучин юу гэдэг тэдний ерөнхийлөгчтэй байж манай 50000 жилийн түүхтэй гэж хэлж ирсэн гэж. 50000 жилийн түүхтэй хятад улс Монгол ч гэсэн 50000 жилийн түүхтэй гэдэг шүү. Даштаржийн насаг доржийн хэлсэн үг байдаг. Шүлгийн түүхэн шүлгэн дээр 50000 жилийн түүхтэй утга нь гардаг. Тэгэхээр 50000 жилийн түүхтэй байхад тэдний үйлдвэр хийхгүй дандаа л болцоо ногоо газар тарилаа эрхэлдэг бол согж шилдэг байсан шүү дээ. Тийм биз? Тэгээд яасан хөрөнгө оруулалт гэдэг жинхэнэ утгаар нь оруулаад хөгжсөн. Тэгэхээр зэрэг хятад улстай ийм сайхан найзлаг харьцаатай юм чинь тэр хөрөнгө оруулж байгаа тэр арга барил гэрээ хэлцэр хийдгийг үлгэр шаавалт. Яаж гэрээ хэлцэр хийгээд байгаа юм? Болж өгвөл тэдний гэрээ хийсэн жишээ тэр юуг нь хэрүү манайханд сайхан таниалаад наад сайхан оронгээд өгвөл тэрийг уншид танилцаа ингэж гэрээ хийдэг юм байна шүү. Хэрүү өгөхгүй бол үйлдвэр барьдаг юм байна шүү. Хөрөнгө оруулах гэж энийг хэлдэг юм байна шүү гэж ойлгож авал. Тэрнээс биш одоо манай энэ уурхай байлга одоо энийг дарж энэ л өөр ганцхан гарцгээд одоо ингээд нэг өөр арга зам байхгүй юм шиг төсвөө бодсон хийгээд нэг одоо жижигхэн тэтгэвэр яваад ахлаа зэрэг энэ ч үйл дүнд хүрэхгүй байгаа нь одоо тодорхой болоод байна шүү. Одоо ийм учраас бид нэр бүгдээрээ хөрөнгө оруулалт гэдэг ойлголтоо өөрчилъё гэж. Тэгээ энэ дээр тав хүн тэр түрүүний миний хэлсэн мөнх тэнгэрийн хүчин дор гэдэг хүмүүхэн таан бодоод миний ер нь зөв юм гэдэг нэг үеийг шалгах ер нь надад мессеж ирэх нөөгүй юу. Би Монгол хүнийхээ олон жил яс санчлаараа байна нөөгүй юу. Яс саншил гэдэг чи одоо өөрчлөлт болдгоо хэл соёл олон зүйлээ дагаж бүх улсад тэгж явж байгаа шүү дээ. Ганц манай Монголыг одоо тгийгээд байгаа шүү. Энийг манайх дээдлээ гэдэг үндсэн хуулиндаа даалтандаа чоруулсан хүн бүхэнч тэгдэг. Гэхдээ энийг ер нь миний өөрийн хийж байгаа үйл ажил дээр ер нь би явж гэнэ гэдгийг хянах. Тэрнийг хянах гэдэг бол энэ миний тав хүн одоо бүгд хүн мэддэг мөнх тэнгэрийн хүчин дор гэдэг эргэцүүлж бодоорой юу гэсэн үг юм. Тэгээ энэнийг бас нэг ажигласан зүйл бол юу гэхээр би Оросын их агуу зохиолч Лев Толстой гэж байна шүү. Тэгээ Лев Толстойн Дан банк гэж зохиол бай. Тэнийг уншихлаар танах ажиглаарай. Тэнд яа иймэрхүү юм биш үү? Хамгийн гол маш их үйл явдал байдаг тэн дотор. Францын Наполеоны Орос руу дайрсан тэр дан тэр тулдаан Москва одоо алдаж байсан тэр түүхийг Орос хүний тухай Оросын олон жил тэр хэл усныхаа тухай маш олон үйл явдал байдаг. Гэхдээ тэр дотор нэг чухал юм бэ. Яг энэ манай мөнх тэнгэрийн хүчин дор гэдэг шиг тийм юм тэр их агуу соён гэгэрүүлж агуу их сэтгэгч хүн ажиглаж бичсэн байдаг шүү. Өөрөөр хэлбэл юу гэсэн байдаг хөгжил тэр дэлхийд дахинд хүн амт ингэж байна. Заавал нэг хөндлөнгийн хүч байна гэж. Тэнийг тав хүн олж хараарай. Энэ чинь миний нэг ойлгох гээд байгаа. Миний ажигласан гэж хэлээд байгаа. Монгол хүний ингээ хараад хахад бүгд өөрөө мэдэхгүй. Тонхорооч бай. Хөдөө байвал өглөө босоод тэнгэрийн хаяа хардаг. Энэ яагаад ингээ дадал зуршил юм уу? Яагаад тэнгэрийн хаяа хараад байгаа? Энэ чинь шашин шүтлэг биш нэг тэр тэнгэртэй холбоотой байгаа. Тэгээ бид нар чинь тэнгэр заяатай тийм гэдэг чинь бас нэг үндсэлтэй байна шүү дээ. Тэгээ бөө мөргөлийн хүмүүс заавал тийм бөөтэй болж ийж, заавал бөөтэй харьцаж, тэр хүмүүс тэрнтэй холбогдож бас их алгүй юм шиг байгаа. Яг гэвэл бидний чинь мөнх тэнгэрийн хүчин дор амьдардаг юм үндэстэн учраас тэдний ивэлээр тэтгэгдэж хэрв нутаг ус, уул ус энэ сайхан байгаль дэлхийн бидэнд заяасан нутаг усаа хорлох юм бол сүйдэх юм бол гэсгээл ирдэг гэсэн ийм хоёр зарчим байдаг юм гэж хэлээд байгаа. Тийм учраас мессеж ирэхгүй байгаа хүнд бол энэ ч бас асуултаа шүү. Ийм одоо оюун ухаанаараа соён гэгэрлээрээд соён гэгээрээд тэгээд ер нь хөрөнгө оруулалтаа өөрчлөө яасан. Жинхэнэ утгаар нь тэгээ бүтээгээд юм бүтээнэ гэж агуу шүү дээ. Тийм биз дээ. Монголын хүний авьяас оюун ухаан гэж агуу шүү дээ. Монгол үндэстэн бол агуу.
Энийг одоо өнөөдрийн сүүлийн үеийн одоо энэ үйл явдлуудаар бэлгэнэ мэдчихэж тийм биз дээ. Манай залуучууд дэлхийд яаж гарах гэж байна вэ? Оюун санааны одоо эмэгтэйч бай, эрэгтэйч бай, хүүхдүүд очиод яаж даргуулж байна вэ? Сая одоо манай оюун санааны юугаарч манайх нэгдүгээр харцсан 20 мянган баал авцсан гэл тийм биз дээ. Тэгэл бусднууд нь миллиард 500 сая хүнтэй хятад гэтэл одоо доор нь явж шít. Тэгээ манай энэ спортын тамирчид тийм биз дээ. Дуучин тэр Мишель гэдэг дуучин бүсгүй ахын цаахан бүгд л гран при тэрүүн аваад эн чинь юу хийж яах гэхэл бид нэр агуу авьяас ард түмээ хүчрэхэг ард түмээ тэр хүч чидлээ бид нар чинь бас нэг гаргаж юу яж чадахгүй ингэ нэг баригдаад штэ. Тэгээд нэг юм ухаал тэнд нэг ажил хийгээл ажил гоёлдоолаа. Тэгээд жижигэн сэтгээд жижигэн сэтгэхгүйгээр би томоор гэдэг дээр нэг жишээ хэлье. Манайхан ч одоо нэг цалинг нэг хамгийн ихтэй нэг 2 сая болгоё, 1 сая 500 болгоё гэл тэнэс байж болохгүй юм шиг яриад тэг их хурлын гишүүд нэг 7 сая авдаг гэл тэр нэг их мөнгө шиггүй энэ их мөнгө биш шүү дээ. Тэгэл хэмний гэж ингээд би бол бодоод байгаа. Гэхдээ хэмнэх хэрэггүй. Харин их зардал гарга. Тэгтээ их олохын тулд тэнийг зар. Чөлөөтэй зар. Өөртөө зориул Монголын ард түмэн, Монгол хүн. Тэхийн тулд жирийн хүний цалин тэр одоо өндөр албан тушаал эрх мэдэлтэйгээ хүний цалин ижил байг. Ижил байна гэж чинь зүгээр 7 сая биш. Хамгийн наад зах нь багада 10 сая ав. Жирийн үйлдвэр ажилчин 10 сая. Тэр их хурлын гишүүн 10 сая ав. Бүх хүн ажилтаа болно, үйлдвэртэй болоод мал аж ахуй гаргалаа зэрэг ажилгүй хүн байхгүй болно. Ийм учраас тэр нэг одоо түрүүн би нэг үг хэрэгэлсэн. Нэг хошин шог болгоод чапак сэтгүүлээс салах хэрэгтэй. Том сайхан сэтгээд чапак сэтгүүлээс салаад хөрөнгө оруулалт гэдэг жинхэнэ утгаар нь хийгээд тэгээ яаж яана вэ? Монгол хүн хэмнэх биш. Хэрэгтэй юм харин хэрэггүй үрж болохгүй л да. Хэрэгтэй юмдаа дардлаа гарах хэмнэн гэж хэлээд хэрэггүй. Нацизмын үед тийм үг байдсан. Одоо ч гэсэн мөнгө хүрэхгүй хэмнэн тийм аюу яг хөө тэр нөгөө тасаг захиргааны нэгж мэгж хэмнэх тийм асуудал тэр үл бас бахал да. Үргүү зардал гаргасан янз бүрийн даргаанд цаасан байгаа хэрэггүй. Ер нь хүний хэрэгцээг юу яаж байгаа хэрэгцээг хангах хөрөнгийг бол мөнгийг бол хязгаарлаад хэмнэх гээд байх хэрэггүй. Ажиллаж байгаа цалин хэмнэх гээд байх хэрэггүй. Ажлынхаа тоог багасгах гээд байх хэрэггүй. Манай 3 сая юм чи юу вэ? Тийм биз дээ. Жишээлбэл харьцуулж үзэлтэй. Hyundai компаниг мэдэх баха. Манайх Монгол хүн мэд. Hyundai компани ажилчин 500 мянга байгаа шүү. Тийм байгаа шүү. Орос улсын Батлан амлах яамд ажилладаг Батлангийнхаа үйлдвэрлэлийг зэвсэг техникээ хийдэг үйлдвэрлэлийн ажил 2 сая байгаа шүү. Тийм улс том улсуудын чинь 150 сая хүнтэй Орос улс зөвхөн нэг Батлан амлах яамныхаа зэвсэг одоо бүхий л техникийг хийдэг. Тэр чинь дандаа юутай улсууд байгаа шүү. Мэргэжилтэй улсууд 2 сая хүн ажилладаг. Би баримтад тэр нэвтрүүлгэнд харсан учраас би 2 сая гэж манайх чинь юу вэ энэ ажил хийж байгаа улсууд 2 сая хөрөхтэй хөвгүйтэй байлгүй дээ. Тэг чин тэгээ нэг жижигхэн мөнгө яриад нэг тэр жижиг мөнгө яхаа бол яа том мөнгө ярьж том мөнгөөр ард олно салинжуулъя хангая хэмнэлт хийхэ болё хэрэгцээгээ хангалттай хүргье гэсэн одоо ийм соён гээрүүлэх ийм сэтгэхүйн өөрчлөл, эдийн засгийн өөрчлөл, хөрөнгө оруулалт гэдгийг жинхэнэ утгаараа хийх суурь нь болгоё гэж таавахынд одоо танаа ийм зүйл ярьж байна. Тийм учраас таавах өөрийнхөө баяжуулж миний дутуу өтөө ярьсныг баяжуулж ойлгоод баяжуулж хийгээд тэгээ их гоё түрүүний миний хэлсэн тэр залуучуудыг нэг ажиглаад байгаа нэг чухал юм байдаг. Бид нар ч улс орон өнөөдөр хэцүү байгаа юм шиг, үндэстэн хэцүү байгаа юм шиг тийм үнэн. Гэхдээ нэг сайхан ажиглах зүйл гараад байгаа. Тэмдэг. Юу ч зэрэг тэр улсууд манай залуучууд ягаад энэ их амжилтанд хүрээд байна гэж зэрэг Монгол үндэстний хиймэр сэргсэн шүү. Хиймэр таагаа байхгүй юу? Тийм учраас бид нар өнөөдөр өвжил дэвшлийнхэн одоо жинхэнэ зөв ингээл засаад өнгөчих юм бол тэр хиймэр нь дэтгэх гэдэг шүү дээ. Хиймэр сэргсэн энэ том баримт тэмдэг шүү. Тийм учраас бүгдээрээ итгэлтэйгээр утрал гонилгүйгээр хиймэртэй өглөө нэг жахватайхан нэг жахватай үнч нэг өөр байдаг шүү тийм биз дээ. Дүү хүлзээл
Ингэж бүгдээрээ Монгол үндэстэн ах トゥ Монгол үндэстэн чинь хөөхөл очиж ах トゥ шиг байх хэрэгтэй. Би миний мөрөөдөл тийм мөрөөдөл байдаг. Монгол үндэстэн ингэхгүйгээр ингээд үзэл бодол гэдэг ингээд байгаа шүү дээ. Тэгэхгүйгээр хамтдаа. Ах トゥ бид нар чи юм шиг ах トゥ танихгүй ч гэсэн бүгд нэг мэдлээд амаа нүгэд ингээд байж хансан хэлэхгүй. Тийм манай дүүхэнд байдгийн. Манай энэ агуу хөвгдөөс Чингис хааны үед чинь манай Монгол хүн чинь нөгөө нууц өвчин дээр байдаг шүү дээ. Хараалдах дайсны эсрэг харцах шонгол шиг зоригтой бай. Өөр хоорондоо бол өнчин шиг тоглол шиг бив нэгэд тэтгэж бай гэж. Тэгж хандж бай гэсэн үг байдаг шүү. Энэ олон жил авъя л да бүгдээрээ. Ийм сайхан өгдөө чихэн үгийг авалгүйгээр Чингис хааныхаа иш хөрийг залчаад тэрний өмнө ийм өөр юм хийгээд таарах уу? Бүхэн Чингис хааныхаа хөрийг өөрөө өхөндөө залцсан байгаа үстэй. Тэгээд зэрэг энийг биежүүлнэ гэдэг бидний гол үүргээ. Ингээд та бүхэнд амжилт хүсье. Бүгдээрээ хиймэртэй байх амжилт заяа.